экспорт буурсан, инфляц өссөн, нүүрсний үнэ түгээдийн үнийн өсөлтөс шалтгаалаад төсвийн орлого 3.3 их найдаар тасрах бодит эрсдэл бий болсон. Үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалаад нийгэм дарамт очруулсан, улаан бухан хүчин дэвжсэн. Энэ бүх төсөв санхүү валютын нөөцийн хүндрэлтэй эрсдэлээр бид ажлыг хүлээж авсан. Харин бид шийдэмгийн арга хэмжээ авч нэгэн яралтайгаар 7 хоногийн дотор төсвийн хэмнэлтийн тодголыг шийдвэр гаргаж болцсошгүй хямралаас сэргийлж өнөөдөр эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа. Одоо валютын нөөц 5.7 тэрбум доллар боллоо. Эдийн засгийн өсөлт 2.6% болоод унжсэн бол 5.6% болж өслөө. Олон улсын байгууллагууд манай энэ төсвийн тодголыг өндөрөөр үнэлж дэлхийд даяар зээлчих зэрэг унжаахад Монгол улсын зээлчих зэрэглэл B+ ангилдаа хэвээрүүллээ. Өрийн одоо рейтингээр Монгол улс 7 ангилалд байсан 6 үнэлгээ сайжрлаа. Төсвийн тодголыг амжилттай хэрэгжүүлээ. Энэ 2.2 их найд бол өргүү зардлуудыг хэмнэлээ. Гадаад томилтоос ахуулаад төсвийн маш 2.2 их найд гэдэг нь маш их төсвийн зардлыг хэмжиж чадсан. Төрийн албан агч дарга нарын тоог зөөр үснээр 261 тэрбум, нэг удаагийн дэвчиж болох зардлуудыг танснараа 370 тэрбум, хэрэгжээгүй төсөл хөтөлбөрүүд дөрөв шиггүй зарим хөтөлбөрүүдийг таснараа 617 тэрбум, дулааны өмнөийг нэмэхгүй шийдвэр гарч 122 тэрбум төгрөгийн төсөв хийсэн. Төрийн эмчийн компаниудын шинжил, засаглалын шинжилгээ хийсэн. Төрийн эмчийн компаниудын шинжилгээний хүрээнд ганцхан жишээг нь татъя. Бүгдийн дурдуулах ажил. Эрдэнэс 5 толгой компани онцгой дэглэм тогтоосон. Тэнд байгаа булхайл өрөөдийг илрүүлсэн. Үр ашиггүй зардлуудыг тансан. Янз бүрийн дарамт шахааг зогсоосон. Үүний үр дүнд үр ашиг 3 дахин нэмэгдсэн. Нүүрсний экспорт 1.6 дахин нэмэгдсэн. 2 сарын дотор. Үндсэндээ зогсчод байсан нүүрсний арилж, биржийн арилжаас хэрэгсэн. Үүнийг 13-аас 17%-аар нэмэгдүүлж чадсан. Ингэж бид эдийн засгт байгаа хямралыг зогсоож дээшээ сэргэлтийг бий болгож чадлаа. Энэ бол эр шинжилгээний бодлогын үр дүн. Экспорт өн бүхний үр дүнд өсөж 3.8 тэрбум доллар нэмэгдсэн. Эхний 5-6 сард 5.4 тэрбум доллар байсан экспорт 9.2 тэрбум болж сэргэлээ. Энэний үр дүнд валютын тэнцэл, төлбөрийн тэнцэл анх удаа энэнд ашигтай гарч эхэллээ. Манай гадаад валютын нөөц 5.7 тэрбум доллар болж бараг 1 тэрбум доллар нэмэгдлээ. Интервенц энэ төр хийхгүйгээр валютын ханшийг докторжуулж чадлаа. Төгрөгийн ханшийг доктортой байдлыг хангаж чадлаа. Данхар төр биш чадварлаг төр гэж ард түмдээ үйлчлдэг төр. Ард түмнийхээ зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдж түүнд тохирсон үйлчлэгээ үзүүлж чаддаг ард иргэдэд энердик байх төрийн албаны шинжилгээг манай Бямцах даргааллаас ажлыг хэсэг ажиллаж байна. Энэ чадварлаг төрийн хүрээнд хэмжигдсэн орон тоонууд дарга удирдлагуудын тоог 168-аар, агентлагийн удирдлагын тоог 54-аар, газар хэлтсүүдийн тоог 81-ээр зөөлж давхардал чиглэлийг багасгаллаа. Өөр шиггүй хугацаа бий болов. 7 дугаар сарын байдлаар 541 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан төсөв 52 тэрбум төгрөгийн ашигтай болж бүүстэл сайжирч байна. Тоо удлаа хэлтгүү энэ бол манай 100 хоногийн ажлуудын бодит үр дүн. Одоо эрүүл мэндийн чиглэлээр улаан бухны халдвар маш их нэмэгдэх хэрэгсэлтэй байсныг онцгой дэглэм тогтоож халдвар дээр ажиллаж эр шинжилтүүдийг хийснээр улаан бухныг хяналтанд авч чадлаа. Эрүүл мэндийн салбарт бол эр шинжилт өөрчлөлтүүдийг хийх даалгавартай ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын сан шаардлагаас гадна. За онцгой нөхцөлөд гал төмөртэй хам зуртай байсан ч гэсэн онцгойгийн албан агчдынхаа нэмэлтийг 40%-аар нэмэгдүүлээд гал төмөрийг сурамд нь оруулж өмнөх он жилүүдээс дэглэлтийг харьцангуй хяналтанд тогтоож чадсан. Дан гачиг ихтэй маш их хэрсэлтэй улаан муудаан тариал дэрс буурсан байсан ч гэсэн ургацын баяраа өнөөдөр бид тэмдэглэж байна. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай ажлын хэсэг байгуулж энэ хэсгийг сайжруулах зохиц ажил хэрэгжүүлж байна. Авилгатай амаараа биш бодит үйл хэрэгээр тэмцэх ажлыг эхлүүлсэн. Хар тамхитай тэмцэх албыг тусдан байгуулж тэмцлийг шинэ шатанд гаргасан. Гаднаас оруулж ирж байгаа тээвэрлэгчдийн сүлжээг илрүүлсэн тусгай ажиллагаануудыг системтэй зохион болгож байна. Баялагтай эзэн Монгол үндсэн баялагын сангийн хуулийг хэрэгжилтийг тууштай хэрэгжүүлээд төргөн нуурын орд, таарт минералын орд, энэ жижигээр арай хэлцээрнүүдийг эрчимжүүлснээр стратегийн орд газруудыг үндэсний баялагын сан дөрвөгөөжийг өдрүүлж дийлэнхийг өрөөгөөжийг ардан тогтоож явах зарчмын тогтолцоонд шийдэл хүрээд одоо энийг хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Оюутын засгийн ордыг шинээр нээлт 357 сая тонны нөөцтэй засгийн орд шинээр нээлтлээ. За дижитал төхөөлөлтийг дахин нэмэгдүүлсэн зах шинжилгээг хийж байна. Энийг боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт үр ашгийг сайжруулсан зах шинжил хийгдэнэ. За татварын хөнгөлөлт үзүүлэх виртуал үсгийг байгууллаа. Эрдийн санал гомдыг сонсдог D-Government, D-Parliament цэгийг бид санаачилж байсан бол D-Government цэгийн нэг бий болголоо. Ийм л оюуханы үндэсний стратеги бол Монгол улсын хөгжлийг цааш шинжтэнд гаргана.
өртгийн албан татврын буцаа олголтыг 5% болгож нийт иргэдийн 80% буцаа олголтыг олгодог систем нэвтрүүлж байгаа 4 амбултай жилийнхсээр 2 сая гаруй төгрөг. Тэгэхээр төсвийн гол зарчмыг л дурдъя. Бүгдийн та бүхэн ярьсан учраас иргэдийн оролцоотой боловсруулсан төсөв одоо иргэдийн хяналттай хилцэж хэрэгжүүлнэ. Эцэст нь иргэдтэй тайлгнадаг иргэдийн үнэлгээтэйгээр төсвийн гүйцэтгэлийг тайлгнадаг шинэ зарчмыг төсвийн шинжилгээний гол зорилго ноён нур болж байна. За төсвөө тавьчлаад одоо эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн, хүний хөгжлийг дэмжсэн төсөв байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн. Эмнэлэг сургуулийн тухай тоог өнөөдрийн байгаа эдийн засгийн хямралтай төсвийн хүндрэлтэй цаг үед энэ тэргүүн тавьж шийдвэрлэж байна. За энэ бүхэн дээр үнэхээр татврын реформ хийж байгаа. За ингээ энэ бүх 100 хоногийн ажлыг бүгдийн тооцоод 100 ажил болно. 10 шимтгэл хийе гэсэн. Энэ бол хүний хөгжлийн реформ, засаглалын реформ, модернизац, эдийн засгийн бүтцийн шинжилэл, татврын шинжилэл, захим шинтгэл, ногоо хөгжлийн шинтгэл, эрчим хүчний шинтгэл, хот хөдөөгийн хөгжлийн шинтгэл, хөдөө аж ахуйн шинтгэл, үндэсний нэвдэл, үнд төсвөлийг дээр туулсан юм шинтгэл гэсэн 10 цогц реформыг бид эх 5 жилийн үндсэн чиглэл болгож Монгол улсаа дахин агуу болгох ийм хүсэл мөрөөдлөөр үргэлжлүүлсэн. Ирээдүйд шинэ итгэлийг бий болгосон, шинтгэлийг хэрэгжүүлэх юм зорилготой 5 жилийн үндсэн чиглэлийн концепцаар танилцуулж байна. Энэ хүний хөгжлөд дамжуулж эрс шинтгэлийг хийж авилгахгүй, эрүүл, тэгш чанар өрсөлдөөнтэй нийгмийг энэ агуу их баялгаа ашиглаад үндэсний баялагтай эзэн болоод ингээ хөгжүүлвэл дижитал пост технологийн дэвшлийг ашиглаад хөгжүүлвэл бид улсаа дахин агуу болгож ард иргэдийнхээ аж амьдралыг эрс өөдөнд шатах ийм шинэ итгэлийг энэ шинтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Монголын баялаг бол Монгол хүн, Монголын залуучууд, Монголын газрын хөрсөн долбоонд дээрх агуу их баялаг үүнийг технологийн дэвшил, дижитал пост технологийн дөрөвдүгээр өсгөд ашиглаж шин шатанд гарах бодиттой ажил болох шинэ итгэл эрс шинтгэл хэрэгжүүлж байна. Энэ бүхэн бол одоо бидэнд Монголын шинэ итгэл, шинэ мөрөөдөл, өсөлт тэмүүллийг бид бий болгож энэ залуучууд баялгаа ашиглаж Монгол улсаа 5 жилийн дотор хөгжлийг 2 дахин уртасгах ийм зохиц ажлын төлөвлөлт бол бидний том агуулга юм.